Би угаасаа байтлаас гарч ирсэн шүү дээ. Байтлаас. Rap юм би. Rap юм бэ. Тий. Вау. Yeah. Season in the house. Йоо. Энэ мэдрэмжийг мэднэ л үстэй. Мэднэ ёо. Волфи тий. Волфи. Eminem Fruit гэдээ хайгаад үзвэл freestyle гэ тий. Эрэгтэй хүн байна, рэпер байна, бодомж тий. Энэ ч бас бүгдээ сайн байцгаана. Та бүхэнд Look Into-гийн шинэ дугаар эхлэх бэлэн болсон байна. Вуу! Өнөөдрийн зочлоо. Болчихсон. За сайн уу? Юу вэ да? юу вэ? Сайн уу? Сайн уу? Үзэгчдээс өөрийгөө гоё танилцуулах. Сайн байна уу? Намайг Retro Season гэдэг тэгээд дуу хийдэг юм байна. Тэгдэг яг дуу хийдэг юм байна. За тэгээд өнөөдөр бидний ярилцах хамтдаа үзэх кино бол Волфийн сонгосон Волфийн сонгосон 8 Mile. Detroit хотын гал гарсан рэпийн тэмцэл өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд тэмцэх Жимигийн дээрээс хамтдаа тухайн үеийн хипхопын уналт босолтыг харах болно. Цагаан эс залуу харуудын гэгдэх урлагт хэрхэн үйл тавьсан бол. Бас мэдээж өөртөө холбоотой тийм мэдээж рэпер артистны хувьд бол энэхүү кино бас нэлийн дээрийн кино бас нэлийн хүүхд тахтаас үзчихсэн. Би хүүхд тахтаас. Ер нь бол нэг үзэх ёстой кино гэж яддаг шүү дээ тийм. Миний амьдралаас үзэх ёстой киноны нэг ялт тийм нөлөөлсөн тийм кино. Nice гоё кино сонгосон байна. Тэгээ манай Look TV-ийн видео санд кино сандаас энэхүү кино бас та бүхэн үзэх юм бол байгаа шүү. За тэгээд өглөө хамтдаа киногоо эхлэхээс өмнө бас үзэхээс өмнө соёлоо гоё. Энэ киног яагаад сонгов те? Энэ киног яагаад сонгох болов те? Яг тэнийг би анх нэг яг энэ нэг юм телевизээр гардаг байсан шүү дээ. Тэгэл хичээл тараал ирсэн нэг жоохон хөлт бараг 1-2 дугаар ингэж тахад гарч ирсэн байна. Яа ингээд ангаацсан ингээ гэдэг яжсэн чинь Eminem-ийн кино гаргаал. Eminem ч угаасаа тухайд алж исэн юм чи. Тэгэл яг нөгөө нэг Smoke Tower гэдэг нөгөө нэг тоглолт нь болж исэн. Тэгээ 50 Cent, Snoop Dogg тэр хэдийн бөөнөрөө ингээ алдаг. Яг тэр үеийг би ингээ харчаад яг энэ киног нь үзээд тэгээ би фэн болсон, стэн болсон. Тэгээ бүрийн шаардлагатай шаардлагатай. Уусаа тим болцсон байсан шүү дээ. Уусаа. Юу тийм Гөө би биш. Ер нь их хүмүүс яг тийм болцсон шүү дээ. Тийм болцсон байсан. Фэн бейс. Тэгэхээр энэ чи одоо Монгол төрөлд тийш нөлөөлж чинь надаа ингэж нөлөөлсөн гэхэлж бас амар. Өнөөдрийн дугаараар энэ кинодлаа ярилцсан хэдлээ хамтдаа үзсэн. Тэгээ бас үзэхээс өмнөөс жоохон фактууд яг надад нэг гоо сонирхолтой факт байгаа байхгүй яг энэ кинотой холбоотой. Бас энэ нэлээд их шуугаан дэгдүүлсэн тухайд 2002 онд гарч ирсэн кино 2002 оны Оскар болон Грэмигийн шагнаас тоноо шагналыг бас тэгээд яг тухайн үед миний санаж байгаа Harry Potter аяг гарч ирсэн тийм. Яг Harry Potter-ыг гараад хүн амт шуугаал буу юм болол. Аваад гинэ амар болчихсон. Тухайн үед энэ кинотой өсөлжсэн гэхээр бас амар байгаа байхгүй. Яг өсөлж байгаа нэг тэнцвэр санал гаралт юм хөө явж байгаа. Яг хоёрдугаар байранд Eminem-ийн 8 Mile гэдэг энэ кино орж ирсэн юм факт байгаа. Бас яг тухайн үед хамгийн хачирхалтай нь юу өнгөд Eminem-ийг тухайн үед манай ах охинтойгоо яг энэ шагнал гардуулах ёслолын үеэр очоогүй уусаа ийм боломж төсөөлөөгүй. Тэгээ охинтойгоо гэртээ хүүхэлтэй кино үзэж суужсан байхгүй. Тэгсэн чинь яг өндөө шагнал авцсан. Бас аюу сонирм байгаа сте. Аюу тийм гэр бүлсэг. Чи энэ гэр бүлсэг үү? Тийм шүү. Гэр бүлсэг. Улам тийм л болоо. Хилэгдсэн гэр бүлтэй гэр бүлийн хамгаалал бид бол гэр бүл. Season in the house. За нэг ийм факт байгаа. Тийм ба энэ нь л тийм. За окей хоёлоо тэгээд ерөнхийдөө киногоо хамтдаа үзсгээ тэгээд кинонд хоёлоо чөлөөтэй ярилцаж болно. Гоё бас тусамжаач юм уу те энэ киноны талаар ч юм уу те. За окей тэгээд хамтдаа бас манай үзэгчд үзэж байгаа бол бас гоё хамтдаа киноныхаа хэсгүүдээс үзцгээд хамгийн ихний хэсгийг бас тавьсан. Би бас энэ гоё бас гоё ностальжик мэдсэн тохиолдлыг бодоод байгаа байхгүй. Хуучны гоё дуусан цэвгээсэн гоё кино бол ялч юм л да энэ кино бол. Rap battle гэж байна шүү дээ. Тий энэ battle. Би угаасаа байтлаас гарч ирсэн шүү дээ. Байтлаас. Rap юм би. Rap юм бэ. Тий. Вау. Бэж rap юм бэтэй холбоотой би бас ганц юм асууч. Rap юм бэ очиж тийм бэлтгэл хийдэг гэсэн үг мөгөө юм бэлтгэл тийм шүү дээ. Амар бэлтгэж шүү дээ. Энэ нэг Eminem нэг дуугаа бэлтгэдэг шүү дээ. Нэг хичээл автобус суугаал явж тийм тэрнтэй адилхан л юм. Хүүхд тохосаал миний амьдралд угаасаа Eminem-ийн
8 мил те 8 mile. Энэ кино бол ерөнхийдөө нэвчүүд амар нөлөөлсөн. Угаасаа Eminem-ийн дуунууд тийм энэ амьдралд угаасаа асгүй холбоотой. Nice. Гоё. Яг амьдралд яг би юм цагаан те дээрээс яг үзэнгүүт яг юм нэг юм энэ киноны бас тэр атмосфер байна те. Яг ингээл огштой сандардаг тэр тухайн үедээ бүли хийлэгдэг те. Ингээд тайзны сандад байдаг чинь нэг амар тийм. Тэр одоо хүртэл надад байдаг шүү. Тэр ингээд тийгээс шоу босч надад үсвэстэй тайс ёо. Яг тэр тайзны сандад гэхдээ амар гоё ихгүй. Яг хүмүүс ингээд бас ингээд жоохон майцтай байдаг. Тэгээд бас үзэж байгаа манай дүүнээ байгаа шүү дээ мэдээж рэп хийх гэж байгаа артист болох гэж байгаа залуучууд юм бол юм тайзны сандад гэж юм байдаг. Тэрийг бол гоё мэдрэх хэрэгтэй, тэрнтэй гоё нүүр тулах хэрэгтэй тий. Тэгээс үлээ. Одоо яг энэ хэсэгт бол 0-д ингэ сандарсан манай үтэй гэл яах гэдэг юм гэдэг. Тэгэл энэ ялангуяа ганц зүйл болохоор энэ нэг нэг цагаан залуу болохоор бас ингэ дундаа дээрэл хүлээлж юм. Зайланд үзгээ. Гоё тийм хипхоп урлагийг юм тайзны тэгээд нэг юм crowd-аараа шүүлтийл гэдэг. Тэгээ crowd control хийж чадж байгаа нэгээд. Тийм. Тухайн рэп тийм бэ чи хэдэн онд болж исэн юм бэ? 2011 2 тэр 11 оноос хойш юм. Тэгээ 10-аад оноос хойш 2011 онд би орж ирсэн баг. Тийм. Ер нь би бас тийм шүлтээ тэгж бодож. Ер нь 10 бол 11 оноос хойш ер нь голомжны урлаг гэдэг street culture илүү ингэж эрчимтэй хөгжсөн гэдэг чинь надад. Тийм. Proof Eminem-ийн одоо юу гэх юм ганц сайн найз амьдралынх нь. Энэ үү? Тийм. Одоо өнгөрцөн шүү дээ. Ай. Тийм амьдралын ганц найз. Тэгээ кинонд хамт үүссэн тийм. Нөгөө D12 гэдэг D12 гэдэг. Өөрийнх нь crew хамтлаг биш шүү дээ. Одоо Eminem-ийн хамтлаг байгаа. Тэрний хамтлагийнх нь rapper хамгийн сайн найз нь. Одоо энэ чинь нэг юм шивэсэд шүү дээ. Proof гэдэг юм. Найзхаа дусал хийсэн шивэс тийм. Энэ угаасаа амар сайн MC байсан бохоггүй. Угаасаа би бас сайн мэдэхгүй л байгаа л да. Чи л айгу сайн мэдж байгаа тийм аа. Үзэгчдээс гоё тэтлаа нь гоё ярьж өгööd гоё. Тийм. Энэ кинон дээр одоо энэ тоглож байгаа энэ залуу бол одоо өрсөлдөгчийн дүрээр тоглож байгаа залуу бол Eminem-ийн хамгийн сайн найз нь. Тийм. Nice. Амьдралынх нь. Юуны малтагчин гинөө? Малтагчин гэж яриад байдаг шүү дээ. Энэ Be Rabbit гэдэг нэрийг л орчуулж ингэж хөрвүүлж байгаа юм л да. Тийм чи хоч нь болохоор Rabbit гэдэг байна. Rabbit тийм. Тэгээ болохоор яг fact нь болохоор Eminem-ийн амьдралдаа болохоор найзууд нь болохоор Mickey Mouse гэж дууддаг байсан. Тэгээд ихэд адилхан гээд Mickey Mouse-тай адилхан гээд Mickey гэж дууддаг байсан байл найзууд. Тэгээд энэ кинонд бас тэрийг бас яг энэ сандал л шүү дээ тийм. Явж эхлээл хүн амьд ингээл бойл нэг яа. Одоо яг энэ хэсэг дээр угаасаа яг ингээд явж чаддгүй шүү дээ. Энэ хэсэг дээр. Чаанд ийм тохиолдчихсон юу нэг гэдэг юм сандал. Би бүр энэс амар хэсэг болчихсон. Эвгүй байдал даа гэж хэлсэн үү? Амар хэсэг болчихсон надаа. Юу гин бас яг юм рэп батл зарлагдсан. Бас юм бүх өдрөөнүүд нь тохиолдоод ингээд. Тэгээ би очих гээд тэгсэн чинь миний төрсөн өдрийн маргааш хийсэн байхгүй. Тэгээ би төрсөн өдрөөрөө мэдээж шоудж байгаа. Ойд нэг бас л өөрийгөө том гэж бодсон байгаа нэг жаал байгаа шүү дээ. Шоуд найзтайгаа ингээд байж байгаа. Тэгээ маргааш нь би очоод өвдсөн. Тэгээ би яг үндэ би юу гэх юм яг тийм сөр өвчнөд болсон. Шууд траматай болсон. Яа чи амар тий. Яг тэр нэг юм шоудаад маргааш нь босч ирээ би ерөнхийдөө нэг амар хүнд өвдсөн. Тэгээ би яг чинээ би очих гээд юу өглөө би үнэхээр ингээ босч чадахгүйсэн байхгүй. Яг тийм хөслөд над руу ингээд залгаад ингээд байдаг. Тэгээ би очиж чадахгүй. Тэнгүүд надаас ингээд нөгөө надтай ингээд батл хийх гэж тааруулсан байгаа шин. Тэр нь яаж манай хамтлагийн залуу заяа бид хоёр хоорондоо бифтэй. Яа. Тэгээ хоорондоо бифтэй амьдрал дээр. Тэнгүүд ингээд тэгсэн чи над руу залгаад чи айцсан чи ирэхгүйсэн юм уу? Йоо яагаад тий. Тухайд би очоогүй. Тэгээд тухайд яг тэр нөгөө батлан цацагдаад YouTube энтер дээр тавигдаад гэд тэргүй нэг бахан комент энтер юм болж ирсэн. Айцсан ач очоогүй энтер гэл айгаа шийдсэн гэж. Бас юм садл тас эвгүй тохиолдсон. Тэд чинь бас хүнд сайн трама гэж байгаа байхгүй. Дараа тэгээд би бүр үнэхээр хүсэл байсан. Би очих гот тэн чи юм байсан. Гинт юм амьдралын юм болчихсон. Яа. Eminem чи их нэртэйгээ их асуудалтай угаасаа амьдрал дээр Ким. Гэхдээ ерөнхийдөө Eminem чи өөрөө амар сайн хүн гэх юм уу? Юу гэх юм? Цаанаасаа нэг Detroit-той одоо ингээд нэг одоо энэ чи энэ кинон дээр дурддагдаад одоо тэр нэг эмхтэй шүү дээ. Салцсан гэдэг.
тэр эмэгтэйгээсээ ингээд нөгөө нэг хүүхдтэй болоод тэгээ салж байгаа шүү дээ. Өөрийн хүүхдтэй. Тэгэхээр төрсөн их чинь ингээд бас нөгөө хүүхдтэй. Тэр хүүхдийг нь өөрийнхөө нэр дээр аваад нөгөө эмэгтэй нь болохоор харт эмэгний амьдралын маягтай гарч чаддгүй наркотик. Тэгэнгүүт тэр хүүхдийг нь өөрийн нэр дээрээ болгож өсгсөн. Тэгээд ингээд 3 хүүхдтэй гэж явдаг. Eminem. Өөрийн яг биологийн нэг хүүхдтэй. Тэгээд ихчийнх нь 2 хүүхдийг өсгсөн гэдэг үлээ. Үгүй эхнэрийнхаа X-ийнхаа одоо тэр нөгөө салсан X-ийнхаа хүүхдийг авч өсгсөн. Тэгээд дээрэс нь дахиад нөгөө нэг салсан одоо Kim биш дээ эхнэр нь амьдрал дээр. Эхнэр нь ингээд хүүхдтэй болсон салсан хугацаанд. Тэр хүүхдийг өсгсөн. Тэгэхээр 3 хүүхдтэй гэж боддог. Сайн уу? Тийм. Тэгээд сайн эцэг гэдэг. Сайн эцэг. Тэгээд би бас тэр нөгөө нэг би санаж байгаа Machine Gun Kelly үүд шүү дээ. Нэг нөгөө нэг Eminem-ийн охин луучлуу нэг юм баахан юм бичдэг юм талаад юм байсан чинь. Тэгээ нэг Eminem нэг дээсэлдэг үлээ. Тэрнээс хойш Machine Gun Kelly яг тийм рэп дуулахаа болцсон баг тийм болж ирсэн надад. Тэсэлээ факт нэгээс яг тийм тохиолдсон гэж яг ингээд амар MGK гарч ил амар дуу гэж игээд тэгэл Eminem нэг дээслээс хойш ингээд хайрын дуу гэдэг болсон гэл. Тийм яваал лээ. Чи тэрийг сонсч байгаа. Би MGK дуртай л да. Гэтэ ерөнхийдөө яагаад чи ер нь тийм болцсон шүү дээ. Тийм бас бараа яаж байгаа юм. Тийм амар. Автобусан дээр бичсэн тийм нэг дуу байдаг шүү дээ. Lose Yourself гэдэг. Тэрийг бичээ. Тэр дуунаас амар тухайн үед бас амар хит болж исэн. Бүтэн жилийн хугацаанд бүр ингээд Billboard-оос ингээд буухгүй топ 10-т явсаад байсан. Тийм бас амар дуу болж исэн. Тэр дуутай угаасаа бүр юу ярих вэ? Тэрийг бас нэг хаяа хүүхд тахт яг нэг MP3-аас сонсдог. Тэгэл яг өөрийгөө яг ингээд төсөөлөл гудамжаар ингэж халахлуулаад ингээд яг үнд үгийн сайн ойлгохгүй л гаалтай яг би ч гэсэн яг Eminem-ээс яг энэ киног үзээд ч юм уу тэр дууг сонсоод ч юм уу би бас яг хүнд ийм юм өгдөг юм хүн болмоор байна гэдэг тийм юм асан байхгүй юу. Тэгэхээр энэ бол амар inspiration байхгүй. Энэ жүжигчин энэ эмэгтэй жүжигчин өөрөө бас нас орсон л та. Нас орсон тий. Энэ жүжигчин бас амар ирээдүйтэй потенциалтай жүжигчин байсан тэгээд. Миний бас амьдралын бас нэг тэр үеийн crush тий. Тэр үеийн crush тэгэл хүн болго энэ киногч бас ингээл орж амар үзэж байгаа юм чинь би яг Eminem болсон. Тэгээд бас ингээл хүмүүс дөөрэж нэг юм цамц юм яг юм цамц юм гүдэг мүдэг дөөрэж үзэж үздэг. Нэг тийм болцсон шүү дээ. Одоо яг энэ хэсгийн одоо тэр түрүүний нөгөө нас орсон нээз шүү дээ. Proof-тэй яг энэ машинда ингээд нөгөө нэг freestyle хийж байгаа тим нөгөө нэг бичлэгүүд нь байдаг байхгүй. Яг өөрийнх нь яг юм бичлэгүүд нь одоо юу гэх юм home video гэдэг шиг тийм уцаараа хад болцсон. Тэд нь яг юм freestyle хийж байгаа бичлэгүүд нь байдаг. Хоорондоо ингээд дуулаад машин дотор ингэсэн. Цаанаас нь яг Eminem суудсан байт юм аа. Цаанаас нь ингээд нөгөө proof ингээд орж ирээ. Одоо би өгшөө ингээд орж ирээ тийм. YouTube дээр байгалаа. Байгаа тийм. YouTube-ээр юуг хайж үзвэл Eminem proof гэд хайгаад үзвэл freestyle гэ тийм. Тэгээ хайгаад үзвэл гараад. Тийм би бас мэдээгүй юм тийм надад. Амьдралынх нь бас яг л тийм эсвүүд байгаа байхгүй. Одоо тэгтээ маа залбич ер нь одоо маа залуучууд ингээл тойг болгоод jam хийдэг шүү дээ нэг freestyle гэж jam. Тийм юм байт юм бол би одоо сайн мэдэхгүй л байгаа л та. Яс бүжигчд дунд бол юм их юм одоо л байгаа. Ер нь бөөнөрийг цоглаач хамтаа бүжиглээд нэг бүжиглээд яваа. Оо тэгэл хэдэн рэпрууд нийлэх юм бол тэгэл тийм л байна шүү дээ. Студид ялангуяа та хэддэг. Бага. Nice. Тэгээ freestyle хийдэг рэпрууд байна, байхгүй рэпрууд байна, тийм. Найз нөхөд гэдэг дэмжиж байгаа тийм. Манай одыг гол тэгээ өөр. Намайг бас ингэж дэмждэг байсан найзтайгаа бас shout out хийх хэрэгтэй. Тийм. Манай Psycho Music-ийн тий манай найзууд нөө бүр ингэ үнэхээр толтолно. Та нар байгаагүй бол би байхгүй, нэр шиг болчихсон байхгүй, рэпер байхгүй. Нэ new school-ийн тий би байхгүй. Чи байхгүй. Яа. Би бас нэг сонирхолтой байх юм аа. Энэ кино болохоор тухайд нээлттэй хийж явах та кино театрт гараагүй. Зөвхөн DVD хэлбэр басна. Тэр нь болохоор нэг тухайш нэг DVD подкаст юм байна. Подкаст жаавал гэдэг. Тэгсэн мөртлөө ашиг орлогоо баг нийт баг 250 сая долларыг олж ирсэн гэж байгаа юм. Амар байгаас юу гэсэн үг. Кино театрт гараагүй мөртлөө амар сенсац тэгээд одоо шинэ би бол тухайд гэж бодох нэг хүн авчаал кино авчаал хоёул би чамд кино үзүүлэх гэж нэг үзвэл нөгөө кино ч ингээл нөгөө дахиад ингээл цаана ингээл амар байхгүй тий. Тэгээд ер нь бол iconic. 2002 онд чинь social Facebook
байгаагүй тийм. Байхгүй. Хайт авч байгаагүй Байхгүй. Тийм. Телевиз лсэн байхгүй юм дээр. Үгүй хайт авч байхгүй. Чат Байхгүй. Байхгүй. Юу ч байхгүй. Байхгүй. SMS TV чат. Байхгүй шүү. TV чат байхгүй шүү дээ. Тийм ээ тий. Тийм. Зэгнүш. Ээжи боо. Гүн хаваа хаана зодтолж байсан гайхсан юм. За. Киноны эсвүүдийг та бүхэнд үзүүлж байгаа бас сонирхолтой гоё эсвүүдийг бол харуулж байгаа. Тэгээ бүтэн киногоо та бүхэн үзэх үс юм бол Lug TV-д бол бас орчуулагтай гоё орсон байгаа. Тэгээд л та. Тэгээ үзэх юм бол Lug TV-г үзээрэй. Байдлын бүртгүүлсэн. Тий. Яси байдлын хэсэг амар аа. Яг энэ амьдрал дээр нөгөө нэг одоо Eminem хуурцгийг аваад яг нэг найз навчид доктор Dre-д өгсөн байгаа байхгүй. Тэгээд Eminem-ийг тэр нөгөө нэг доктор Dre сонсож байгаад ингэж нэг хуурцгнуудыг авч сонсож байгаад энэ залуутай уулзмаар байна гэд. Тэгээд анх доктор Dre-тэй Eminem уулзсан байхгүй. Тэгээд саяны найз нь байхгүй. Ерөнхийдөө аваачиж өгсөн гэдэг нь. Тэнгүүт яг амьдралаас ингэ сэтүүлсэн кино гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт ингэ чам бүртгүүлсэн шүү гэдэг нь одоо тэр найзгаа л хэлээд байгаа юм уу да тий. Тийм л тий. Тэгээ одоо тэр найз нь очиж тэгж өгөөгөөс бол Eminem зүгээр яг нэг юм. Тэгээ доктор Dre-д авчиад өгсөн байхгүй юу? Өөрөө өгөөгүй. Нөгөө нэг кассет нь өөрөө ингэ бичээлсэн юм бэлдээлсэн. Тэрийг нь авчиад өгсөн. Тэгсэн чинь доктор Dre тухайн үед чинь бүр амар болсон. Тэгэл цаа чин сонсчихсон. Би энэ залуутай уулзмаар байна гээ. Тэгээд анх уулзчихсан. Тэгээд ингээд анх хараад Eminem-ийг хараад ингээд гайхчихсан гэдэг штэ. Чи цагаан байсан юм уу гэд хар гэж бодчихсон гэдэг байхгүй юм. Кассеттэй. Кассет. Тэгээд ингээд сонсоод уулзаад тэгээд шууд уулзсан гутаа гэрээ хийсэн гэдэг юм билээ. Яа би ингэж зөвхөлжсэн. Би нөгөө хүүхдтэй жоохон шивээ хацтай байхгүй. Тэгээд зүгээр ингээд явж байгаа юм. Чөстөө мухаад би бас хараа муутай. Тэгээ хараа муутай байсан байсаас болоод ингээд хүн таних гад байдаг амьда. Тэнгүүд ингээд хүмүүс ингээд яаж хараад байгаа ингээд тэгдэг байсан. Тэрнээс олж бас зөндөө болцсон. Эрэгтэй хүн байна, рэпер байна, бодомж тий. Энд бас одоо тайсан дээр гардаг шин тахлаа. Тий. За энэ киноны хамгийн хайлайт тэгээд энэ киног үзэж байгаа хүмүүс байх юм бол бас хамгийн гоё хэсэг хамгийн одоо миний Shadows-ыг босоод эхлэн дараа яа. Яа энэ гэдэг яг энэ гугасаа ингэ байн босцсон байж тээ. Энэ Shadows-ыг босоод дараа яа. Тэ үнэхээр яг Shadows босох тээ гин хэсэг ёо. Энд чи сая нэгийг госчдөг байхгүй. Нэг гос. Тэгээ одоо сүүлийнх байхгүй Baba Dog-ыг байх болгох гэсэн. Амар хамаагүй гэхдээ найз ийм бас найз байдаг те шууд хийж болж байна. Энэ гоё шүү дээ. Ийм найзууд байдаг шүү. Йоо. Энэ мэдрэмжийг мэднэ л үстэй. Мэднэ ёо. Яг ийм байталт яг ийм ялагдсан мэдрэмж те. Гэхдээ бас юм хүн бас амьдралдаас ийм ялагдсан мэдрэмж авах зүгээр гэж би бол өвдөр боддتي. Тийм шүү дээ. Нэг удаагийн ялагдал байж болно бас тэ дараагийн чинь бас том ялалт байж болно магадгүй. Тэгэхээр ялагдaltaй нүүр тулж тэнийг хүлээн зөвшөөрөх нь айгу зүгээр гэн тэ. Гоё шүү дээ. Энэ л бас амар тийм хүнд юм юу гэх юм уран мөхөр кино аахгүй. Гоё. Тэгээ миний амьдрал бол амар нөлөөлсөн. За кино үзээ сэтгэлдлээс гоё болж байгаа. Ямар мэдээж төө буцаад гоё юм. Буцаад яг хүүхэд наснд очсон юм шиг санагдлаа. Тэ. Eminem уусаа миний амьдралтай амар юм наалтаад байдаг болохоор яагаад ч үлдсэн. Тэгэл үзэнгүүтэл яг юм амар тусамжтай кино. Тэгээд та хэд бас үзээрээ үзэж байгаагүй юм байвал үзээсээ үзэх ёстой шүү. Ялангуяа тэ маа залуучуудаас гоё үзээсэй гэж байсан. Би асуултаас үзэж байна. Хүнд урам өгдөг кино гэдэг чинь нэг заавал үзэх ёстой кино гэдэг. Тэгээ бас мэдээж бас төсөлтөнд тийм ээ төсөлтөнд хоёулаас гоё одоо шинээр артист болж байгаа залуучууд гоё инспирэшн өгч
тэгээ юунаас инспирэшн авах хэрэгтэй гэж бодож байна. Юунаас эхлүүл зүгээр бай гэж бодож байна. Тэрийг гоё. Тэгээд зөвлөгөө өгөл тэ залуучуудаа. Тийм тэгэл одоо орчин үед чинь тэгэл бүх юм өөрчлөгдөж байгаа, гоё явах хүсэж байгаа болохоор заавал энэ кино шиг тэгж юмнуудыг туулах шаардлага байхгүй. Тэгээд чамд авьяас байгаа чи өөрийгөө нээх хэрэгтэй. Тэгээд чамд боломж байгаа бол чи өөрийгөө тулхан хөгжүүлээрэй. Өөртөө итгэх хэрэгтэй. Гол нь өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө энэ lose yourself гэдэг нь өөрийгөө алдах хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ өөрийгөө чи алдчих ингэж амар өөрийгөө мэдрэх хэрэгтэй байхгүй. Окей. Чи чаднаа. За хамтаас үзэгчдээ бүгдэнд баярлалаа. Тэгээ Look TV-ийн YouTube сувгийг subscribe хийгээ бит юм батаа. Subscribe Look TV. Тэгээд мэдээ үзэж байгаа лайк тагаа бит юм батаа. Share хийгээ бит юм батаа. Баярлалаа. Баярлалаа.